Since many years, the Swiss Development Corporation SDC joined hands with the herders, the National Herder Association, the SUMS and IMAX, the ministries, universities and research centers to improve the rangeland management in Mongolia and to support, at the very end, the income of the herder families for a better future and a sustainable and responsible herding in the best of future generations. Your country is just so beautiful. The landscape is amazing, and the nomadic culture and history of Mongolia is extremely rich. For the Swiss, it was a privilege to work through the Green Gold project on a sustainable and responsible rangeland management system. As the head of SDC, I am glad to share with you today our experience, our challenges and lessons learned we made during our journey. What you will see in the following videos over the next weeks is the result of a long process of over 70 years of work, of try and errors, up and downs, of many years of research and investigation, and it is the result of a systemic change on policy level. This process took, as you could imagine, a lot of time and energy. Everyone put his knowledge, his mind and idea on the table. So we learned together, and with a lot of ongoing commitment of everyone, we are today where we are. I would like to thank and to congratulate to everyone who made it possible. I do hope that with this support of SDC we could make a contribution which will last over time and which will be taken up and further developed by you, by the women and men, by national and international organizations and the Mongolian government. Улс орон болгоно өөрийн гэсэн эдийн засгийн абсолют буюу туйлын давуу тал, харьцангуй давуу тал, өрсөлдөх давуу талуудтай. Тэгээ абсолют буюу туйлын давуу тал гэж юу хэлэх вэ гэвэл тухайн улс орн аливаа нэг тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусад улс орнуудтай харьцуулахад хэм бүртгэгдээр үйлдвэрлэх тийм заяагдмал буюу түүхэн давуу талыг хэлдэг. Хамгийн ойрын жишээ гэх юм бол одоо Италийн Ваноны үйлдвэрлэл байна, ойролт орнуудын газрын тосны үйлдвэрлэл байна. Харин харьцангуй давуу тал гэж юу хэлэх вэ гэвэл хэм бүртгэгдээр үйлдвэрлэхээс гадна алдагдсан боломжийн үртгэн байгаа тохиолдолд харьцангуй давуу тал гэж хэлдэг. Дэлхийн улс орнуудыг ингээ ажиглаад хараад байхад энэ харьцангуй давуу тал буюу абсолют давуу талуудаа эдийн засгийн өрсөлдөх давуу тал болгож хөрвүүлж чадсан улс орнууд эдийн засгийн хөгжлөө үүд амжилтанд хүрсэн байдаг юм байна. Монгол бол дэлхийн зах зээл дээр шинээр гарч ирж байгаа орн. Аль хэдийн байр сууриа олж хэрэглэгчдэд танигдсан улс орнуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх тийм амар биш. Бид дэлхийн хэрэглэгчдэд бусдаас онцгой юуг санал болгож чадах вэ? Биднийг бусдаас онцгойруулж харагдуулдаг зүйл юу байна вэ? Монголчууд бидэнд онцгой зүйл олон бий. Тэдний нэг нь Монголын нэртэй хамт дуудагддаг, олон зуун жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуй. Түүнийг дагавдсан соёл иргэншил. Өргөн удам тал нутагтаан 5 төрлийн мал сүргэн 4 улирлын бэлчээрээр дээшлүүлэн ашиг шимийг нь хүртэж ирсэн нүүдэлчдийн амьдралын хэм маяг, арга ухаан, дуршлаг бидэнд бий. Эрдэмтэд нүүдлийн мал аж ахуйг байгальд хамгийн ээлтэй аж ахуйн хэлбэр гэж үздэг. Яагаад гэвэл нэг газраас суурин байгаад байдаг учраас тухайн нутгийн байгаль орчинд үлдээх улмөр бага юм а. Мөн задгай бэлчээрт эдээшилж байгалийн гол горих, гүний цэвэр усаар ундаалсан малын бүтээгдэхүүн экологийн хувьд цэвэр юм. Гэтэл эрчимдсэн мал аж ахуй түүнээс гаралтай түүхийн эдийн байгаль орчинд үзүүлэх нөлөө хавьгүй их гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон байна. Тухайлбал дэлхийн хүлэмжийн ялгарлын 30%, биологийн төрөл зүйлийн хомсдлын 60% нь эрчимдсэн мал аж ахуйгаас үүдэлтэй. Мөн цэнгэг усны хэрэглээний 70% нь эрчимдсэн мал аж ахуйн салбарт зарцуулагдж байна. Монголчууд бид айлаас ирэхээр авдраа уудлаа гэж эртнээс ярьж бие биендээ сургаж ирсэн. Байгаль дээлтэй, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх давуу талтай, уламжлалт арга ухаан, ур чадвар шингэсэн нүүдлийн мал аж ахуйга тогтвортой эрхэлж, мал сүргийнхээ бүтээгдэхүүний онцлог чанар мөн давуу талыг илүү тод томруулаар харуулж, дэлхийн хэрэглэгчдэд санал болгох боломж бидэнд байгаамаа. Нүүдлийн мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд хэд хэдэн хүчин зүйлс дээр анхаарах ёстой. За үүнд бэлчээр,
эрүүл байх, мал эрүүл байх, малын тавлаг байдлыг хангах малчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой юм. Ингэж чадна гэмтсэн гаргаж байгаа бүтээгдэхүүн нь нүүдлийн мал аж ахуйн бусдаас ялгарх тэрл онцлог чанаруудыг агуулж чадах юм а. Нэг жишээ дурдахад мал байгалийн соргог бэлчээрт эдээжлэгтэй нэг өдөрт 10-аас 40 төрлийн эми ургамлаар хоололдог юм байна. Харин дороотиж муудсан бэлчээрт эдээшилж байгаа мал дөнгөж 1-ээс 3 төрлийн ургамал голдуу шарилж улаалжаар хоололдог юм байна. Энэ хоёр төрлийн малаас гаргасан бүтээгдэхүүн чанар нь өөр байх нь гарцаагүй юм а. Хариуцлагатай нүүдэлчин стандартын дагуу нүүдлийн мал аж ахуйн доктортой байдлыг 6 төрлийн 20 үзүүлэлтээр хэмждэг юм. Эрүүл бэлчээр, эрүүл мал, мал амьтны тавлаг байдлыг хангасан байх, чанартай түүхийд, хариуцлагатай малчин, хүрээлэн байгаа орчиндөө ээлтэй байх. Эдгээрээс хамгийн чухал зүйл нь бэлчээр. Эрүүл бэлчээртэй байж мал сүрэг, эрүүл тарга твэрэг сайтай. За ийм тарга твэрэг сайтай малаас гарч байгаа бүтээгдэхүүн чанартай, үнцэнтэй, аюулгүй байж чадах юм. Тэгвэл бэлчээрийн эрүүл эсхийг хэрхэн хэмжих вэ? Монгол орны бэлчээрийн улсын сүлжээг бэхжүүлэх ажлын нэг гол хэсэг бол энэхүү мониторингийн мэдээлэлээ тайлбарлах, онлын суур үзэл баримтлалуудыг боловсруулах ажил байсан. За энэ ангитлын хүрээнд бол бид байгалийн бүс бүслүүрийн үндсэн дээр хөрс болоод уур амьсгал, за мөн газрын гадаргын хэлбэр зэрэг бусад үзүүлэлтүүдийг авч үзэж улсын хэмжээнд бол нийтдээ 22 чадахын бүлгийг боловсруулж гаргасан. За эдгээр 22 бүлэг маань бол дотроо өөр өөрийн гэсэн бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварыг агуулдаг. Монгол орны ойд хэрийн бүслүүрт цонхлох голын татмын алаг өвс үетэнд нуган бэлчээрийн жишээн дээр та бүхэн төлөв байдал өөрчлөлтийн загварыг танилцуулъя. За энэхүү төрлийн бэлчээр маань бол одоогийн байдлаар 3 үндсэн төлөв байдалд байгаа. За энэ 3 төлөв байдал маань бол ашиглалтын нөлөөгөөр өөр хоорондоо шилжиж өөрчлөгдөж байгааг энэхүү загвар маань үзүүлж байна. За улаан сумын дагууд доройтож өөрчлөгдөж байгаа. Ногоон сумын дагууд бол эдгээр төлөв байдлууд хоорондоо буцаж сэрэх боломжтой юу гэдгийг харуулж байгаа. За мөн эдгээр төлөв байдлуудыг ялгах, танихад зориулж бас нэмэлтээр бид тухайн төлөв байдлыг илэрхийлэгч түлхүүр зүйл ургамлыг, зургуудыг, мэдээллүүдийг оруулж өгсөн байгаа. За 3 дугаарт бол тухайн төлөв байдлын боломжит ургацын хэмжээ болоод даацын хэмжээг зааж өгсөн байгаа. Жишээ нь Ховд аймгийн Чандман сумын жишээн дээр хийгдэж байгаа. Энэ нийтдээ сумын хэмжээнд 17 фото мониторингийн цэг байгаа, бэлчээрийн цэг. Энэ ингээд цэгүүдийн тархсан байршлууд нь ингээд явж байгаа. Энэ улаан зураасаар бид нэр бэлчээр эсдийн хэсгүүдийн хэлийг тодорхойлсон байгаа. Энд дээр 5 бэлчээр эсдийн хэсэг байгаа. Хэсэг тус үр дээр нь ингээд мониторингийн цэгүүдийг ингээд байршуулад ингээд мэдээллүүдийг өгсөн. Жишээ нь энэ Баян архин хэсэг дээр гэхэд энэ Чандман сумын цөлрөх хэрийн бүсийн тэгээ алаг талгоо гэдэг нэртэй газар дээр зуны үйлдвэрлэлийн бэлчээр байна гэдэг. 2020 онд бүрхцийн хэв хэмжээ 61% байна. Биомассын хэмжээ нь болохоор 74 кг байна. Аагийн ургац нь 74 кг ба нийтдээ 13 зургийг авсан байна. Тэгээ зургууд маань ингээд дээр нь ингээд дараад бид нэр ингээд тухайн үеийн фото зургийг ингээд харж болно. За ямар гэдэг харна. За энэ чэнэсээ бид оноо сонгоод 2019 онд тэгвэл жоохон ямар байсан гэд хайх дараа 19 оныхоо бэлчээр ингээд харж болно. Ийм эрүүл бэлчээртэй байхын тулд малчид хариуцлагатай байх ёстой. Одоо мөрдөгдөж буй газрын тухай хуулиар малчид хамтын зохион байгуулалтанд орж дундын бэлчээрээ зүй зохистой ашиглах гэрээг сумын засаг даргатайгаа байгуулах боломжтой. Энэ заалтын дагуу Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2008-аас 2021 оны хооронд 18 аймгийн 184 сумын 92 мянган малчин өрхийг 1600 бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтанд оруулж нийтдээ 50.2 сая га бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах гэрээг сумын засаг даргатайгаа байгууллагад нь дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь Монголын нийт бэлчээр нутгийн 50%-ийг эзэлж байна. Тухайн үед ч ойлгодгүй байсан л да. Тэгээд яг ойлгоод тийм хэсгийн зохион байгуулалтанд ороод би тэгэд манай баг гэхэд үндсэндээ 2 хэсэг болсон. Тэгэл нэг буусан газараасаа нүүлгүү одоо тэгэл нэг өвлжнээсээ нүгөө зовсон эргээд өвлжөө.
термэрийг бол юу харсан баяжсан. Удирдлийн сэлгэ нүүдлийн хуваараа бүрэн мөрдөх, доройтсон бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, сэлгэх, амраах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргүүдэд биелүүлэн ажилласны үр дүнд 15 жилийн хугацаанд нийтдээ 20 сая га орчим талхлагдсан бэлчээрийг сэргээсэн байна. Бэлчээр ашиглагчдын хэсэг нь бэлчээрийг хамтран ашиглах зорилгоор малчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн байгуулсан бэлчээр ашиглалтын анхан шатны нэг жим. Малчдын бэлчээр ашиглалтын хэсэг дараах үүрэгтэй. Дөрвөн удирдлийн бэлчээрийн хил заагуудыг зөвшөлдсөн тогтоох. Бэлчээрийн хүрэлцээ даацаа тооцох, бэлчээрийн удирлаар сэлгэн ашиглах төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх журам боловсруулж мөрдөх, хэсгийн гишүүд төлөвлөгөөний мөрдөлтөнд хяналт тавих, бэлчээр ашиглалтын гэрээ сумын засаг даргатай байгуулах, бэлчээр ашиглалтын гэрээгээ жил бүр дүгнүүлэх. Гэрээ контракт хийгээд ингээд гэрээнийхаа дагуу ажиллаж байгаа. За тэгээд ийм болохоор зэрэг одоо энэ намрын тухайд бол манайх одоо энэ улаан сээр орчим тэгээд энэ доошлотын сурагдах баруун талыг бол одоо өнжөөсөн. Энэ гэрээг анх байгуулахад бэлчээр тухайн бэлчээрийн төлөв байдал нь ямархуу төлөв байдалтай байсан юм бэ? Жилдээ энэ төлөв байдал маань дороотоод байна уу, сайжраад байна уу гэдгийг бас хянах бол одоо ингээ үүрэг хариуцлах хүлээх болж байна. Бэлчээрээ эрүүл байлгахад малчтын оролцоо, хариуцлага ямар чухал вэ гэдгийг сая хүргэлээ. Тэгвэл малын эрүүл мэндийн байдлыг хэрхэн тодорхойлох вэ? Малыг эрүүлэсэх, түүнээс гарч байгаа бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг мэдээж бид хянан баталгаажуулах ёстой юм аа. Тухайн айл нь маань бол мал нь одоо 100% эрүүлээ гэдэг ийм гарчин гэдэг чинь бол хаа газар одоо малаа аваад оторж нүдлээ те ингээд явах мөн бол одоо зах зээл борлуулахад бол яг юутай болно гэсэн үг. Эрүүл гэдэг нь батлагдсан болохоор бол малчинтай бас маш их юм боломжийг олгож өгч байгаа юм. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд цаг хугацаа, орон зайн хязгаараас үл хамааран мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн вебд суурилсан энэхүү системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, мал эмнэлгийн бүх шатны байгууллагад ашиглаж эхэлснээс хойш 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийт 535,953 захин гэрчилгээ олгожээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгч өөрийн ухаалаг утсанд мал эмнэлгийн гэрчилгээ гэсэн аппликейшнийг татаж суулгаад аль аймаг, сум, багийн нутагт маллагдж байсан ямар төрлийн малаас бэлтгэсэн бүтээгдэхүүнийг та худалдан авч байна уу? Үүнд хэн гэдэг малын эмч баталгаа гаргасан бэ? Аль үйлдвэрт төхөөрсөн бэ гэдгийг газар дээр нь шалгаж үзэх боломжтой болжээ. Даваагаар байн гүйцэтгэдэг эдний механикоор нь уушуулаад анхныхаа гарал үүсдэг мэдчихдэг болохоор зүүн сэтгэл амраад сайхан байдаг. За энэний үр дүнд бол тухайлбал юу гэдгийг бид нар өнгөрсөн 20 онд бол Өмнөговь аймгийг малын бүсгүйцгүй, Сэлэнг Дархан аймгийг хүрийн Сүрьял Лекоцгүй тийм ээ эрүүл гэж ингээд зарласан. Мөн баруун Долоо аймгийг шүрхийгүй гэдэг ингээд зарласан. Монголчууд бид цаг цагаараа байдаггүй, захиалдаг хөхөөрөө байдаггүй гэж ярьдаг. Дэлхийн хэрэглэгчид малын гаралтай түүхий дээр хийсэн бүтээгдэхүүний худалдаа авахдаа ихээхэн ухаалаг ханддаг болоод байна. Тодорхойлбол хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэхдээ малын үндсэн 5 эрх чөлөөг хүндэтгсэн эсхийг нягтладаг боллоо. Олон улсын хуулиар мал амьтны дараах 5 эрх чөлөөг тунхагласан байдаг юм. За үүнд өсөж цангахаас ангид байх, таагүй байдлаас ангид байх, өвдөх, гэмтэх, өвчин зэрэгээс ангид байх, унган зан арын шингаан илэрхийлэх, айдас, стрессээс ангид байх эрх чөлөөг мал амьтан эдлэх ёстой юм байна. Хариуцлагатай нүүдэлчин стандартын дагуу малын эрх ашиг, тавлаг байдал хангагдаж буй эсхийг дараах 4 шалгуур үзүүлэлтээр хэмжиж байна. Хариуцлагатай нүүдэлчид мөшгөх систем нь малчдын малын тавлаг байдлыг хэр хангаж байгааг тодорхой үзүүлэлтүүдээр хянана. Эдгээрт малыг 4 улирлаар соргог бэлчээрт дээшлүүлж, цэвэр усаар унтлан өсгөж дааруулахгүй, уух устай, дулаан хорогдох хашаа ороо, хэвтэртэй, ороотой, хангалттай хэвтэр бууцтай, өвс тэжээлтэй, тохилог байлгах, ноос, ноолуур, хөөвөр, сүү гэх мэт түүхийдийг авахдаа өвдгөж зүй бусаар хандахгүй, зовоохгүй, тайван байхыг хэлж байгаа юм. Энэ бол олон улсад маш чухал үзүүлэлт. Та бүхэн булганы арьсыг сорлог байлгахын тулд ноос нь үүдэж, андаар нь өвчтгийг мэдэндээ
дулсан баг. Үүнээс нь болоод хүмүүс булганы арьсаар хийсэн хувцс мөсгөөс дургуутж эхлэж байна. Харин манай монголчууд халуун хушууд малдаа хизээч тийм цэвдэг сэтгэлээр хандахгүй билээ. Гэхдээ бид малаа тавлаг байлгаж байгаагаа нотлох хэрэгтэй болж байгаа юм. Нотлох арга замаа одооноос л олохгүй бол нэг л өдөр хэрэглэгчид татгалзах аюул байна шүү дээ. Зах зээл дээр хэрэглэгчид худалдан авагчид чанартай түүхий эдийг илүү өндөр үнээр худалдан авах хандлагатай байдаг. Хариуцлагатай нүүдэлчин стандартын дагуу бэлтгэж байгаа түүхий эд нь Монгол улсын малын гаралтай түүхий эдийн чанарын шаардлагуудыг бүрэн хангадаг гэдгийг энэ ташрамд дуулгамаар байна. Түүхий эдийн чанарын үнэлгээ маш чухал. Хариуцлагатай нүүдэлчин малын гаралтай түүхий эдийн мөшгөх системээс Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүн малчид, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгүүд, оршоодын түүхийд бэлтгэлийн стандарт, чанарын үзүүлэлтүүдийг харж болно. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүл мэндийн төслийн хүрээнд 1600 орчим бэлчээр ашиглагчдын хэсэг, 180 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсан. Эдгээр хоршоод холбоо нь хариуцлагатай нүүдэлчин стандартын шаардлага хангасан түүхийд бүтээгдэхүүний тордолт, тээвэрлэлт, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх гэрээ байгуулах, нэмэн өртөг шингээх, орлого ашгийг хуваарлах, малчдын эрх ашгийг хамгаалах ажлыг явуулж байгаамаа. Хэрэглэгчид, худалдан авагчид хариуцлагатай нүүдэлчин стандартаар баталгаажсан бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын тухай мэдээллийг тус бүтээгдэхүүний шашхан дээр байгаа QR кодыг гар утасныхаа камераар уншуулад авах боломж бүрэн бүрдсэн байгаа. Малчид ч гэсэн өөрсдийн үйлдвэрлэсэн малын бүтээгдэхүүнийхээ шашхыг гар утасныхаа камераар уншуулад тухайн бүтээгдэхүүний тал бүрийн мэдээллийг худалдан авагчдад үзүүлэх, сурталчлах боломж мөн давхар бий болсон юм а. Хариуцлагатай нүүдэлчин стандартын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг захим мөшгөх системээр ийхүү хяндаг болоод байна. Энэ захим мөшгөх систем Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бусдаас ялгарах, ондооших шин чанаруудыг баталгаажуулах боломж олгож байгаа юм а. Ингэснээр дэлхийн зах зээл дээр Монголын гаралтай бүтээгдэхүүн бусад орнуудын адил төстэй бүтээгдэхүүнээс юугаараа давуу гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах юм а. Жишээ нь 5 төрлийн таримл тижээлийн ургамлаар хоололсон малаас гаргаа авч байгаа бүтээгдэхүүн байгалийнхаа бэлчээрт дунджаар 50 төрлийн ургамлаар хоололсон малаас авч байгаа бүтээгдэхүүн чанарын хувьд эрсдэс ялгаатай. Монгол улс энэ шин сонголтыг дэлхийн хэрэглэгчдэд олгож байна. Энэ захим мөшгөх систем малчдад бас шинэ боломжуудыг бий болгож байгаа. Бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, нийлүүлсэн түүхий эдийн чанарын талаарх олон жилийн мэдээллийн сан бий болж байна. Энэ санг ашиглаад малчид маань зах зээл дээр бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчдэд таниулах, шин зах зээл хайж олох бүрэн боломжтой болж байгаа юм. Улс орон болгоны доктортой хөгжлийн загвараар яагаад гэвэл тухайн улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны өгдлүүд нь өөрөөр байдаг. Тийм учраас Монгол орн бас өөрийн гэсэн доктортой хөгжлийн загвартай байх ёстой. Тэгээ Монголын эдийн засаг, нийгэм, байгаль орчны доктортой хөгжлийн асуудлыг ярихад нүүдлийн мал аж ахуйн асуудлыг ярихгүйгээр өнгөрч болохгүй. Яагаад гэвэл одоогийн нөхцөлд нүүдлийн мал аж ахуй, манай аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг нийлүүлдэг, ажлын хүчний 40% ажлын байраар хангадаг, одоо байгаль орчны гол асуудал дээр үйлчлэлтийн асуудал тодорхой байр суурь эзэлж байгаа. Нөгөө талаас манай хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг мал аж ахуй сангаж байна. Тийм учраас Монгол орн өөрийн гэсэн доктортой хөгжлийн загвартай байх ёстой. Өөр орны доктортой хөгжлийн загвар Монгол оронд яагаад тохирохгүй? Нэг ойрын жишээ хэлэхэд бол магадгүй Хятад улсын доктортой ноолуурын үйлдвэрлэлийн стандарт загварчлал манай Монгол оронд тэргээр тохирохгүй. Яагаад гэвэл Хятад улсад ноолуурын үйлдвэрийн гол төлөв эрчимсэн мал аж ахуйгаар үйлдвэрлэж гаргадаг. Манай Монголын нөхцөлд бол голдуу нүүдлийн мал аж ахуй бол илүү давамгаалж байна. Доктортой хөгжил, доктортой байдал гэдээ ярихаар ерөнхийдөө их тийм ерөнхий ойлголт бид нар ямар нэгэн байдлаар доктортой хөгжлийг хэмжих тийм шаардлагатай. Тийм учраас бид нар нүүдлийн мал аж ахуйн доктортой байдлын стандарт түүний шалгуур үзүүлэлтийг боловсруулж гаргасан.